засгийн газраа хідэн одоо яамтай аль аль намайг оролцуулахын дангаараа байгуулах нь уул нь бол одоо стандарт бүтэц тийм ээ. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бол эхний одоо анх удаа 126 асуудалтай 5 намын төлөөлөл орсон ийм одоо парламент бүрдчихэд байгаа. За тэгэхээр нөгөө олонх улсын нам маань өөрсдөө судалгаа ирэх одоо 25, 26, 27 оныхоо одоо сонгуулийн цикл буюу үлж байгаа 3 жилдээ ард түмнээ буюу одоо улсаа яаж хөгжүүлэх юм тийм үү? Тэр бүх эдийн засгийнхаа уялдаа холбоотой ингээд тооцоо судалгаагаа гаргаад тэгээд тэрнийхээ дагуу одоо үйл ажиллагаа төлөвлөх байх гэж харж байгаа. За тэгэхээр өнөөдөр 68 судалтай Монгол Ардын нам үлдсэн нь бол 58 болж байгаа шүү дээ. Ингээд тооцоод үзэх юм бол нэг тооны зөрүү нь 10 боловч яг хүний зөрүү нь бол 5 хүний наан цааны л асуудал болчихж байгаа зөв. За нэг талдаа хэрвээ 68 дангаараа бүлэг байгуулах юм бол цаана 58 хүн одоо нэг тусдаа сөрөг хүчин нэг талд гарах юм бол 5 хүний наан цааны асуудал бол маш их тийм докторгүй байх магадaltaй гэдгийг одоо ямар ч энгийн хүн логикийн бодоод олчих байх тийм ээ. Танай хан дээрүүд яах вэ? Танай сан дээрүүд хүлээж авах уу? За эхлээд үндэсний эвсэл буюу одоо манай 4 гишүүний хувьд бол энэ асуудлаар бид нар хуралдаж ярилцаагүй байна. Зөв үү? Нэгдүгээр. Хоёрдугаарт манад яг албан ёсоор ямар нэгэн урилга зөв үү? Ямар нэгэн санал ирээгүй байна. За хувь гишүүнийхээ хуваар тийм ээ. Эхлээд хин гэдэг ерөнхий сайд болох юм. Тийм биз дээ. Өнөөдөр одоо хэдийгээр энэ иргэдтэй тийм үү? Ингээд нээлттэй байх ялангуяа та бүхэн өнөөдөр харж байгаа шүү дээ. Монгол улсад одоо тэр одоо гарч ирж байгаа маш олон одоо тулгымцсан асуудлууд байна. Ялангуяа энэ авторитар дэглэм рүү орсон, хүний эрх зөрчигдсөн, за дээрэс нь энэ үнийн өсөлт, за төгжрөл утаа гэдэг энэ бүх асуудлуудыг шийдвэрлэж чадахуйц тийм ээ. Улс төрч. Дээрэс нь зөв төлөвлөгөө байна уу гэдгийг бид нэр сонсч шийдвэр гаргах хэрэгтэй. За миний хувьд бол мөн улс төрчийн хүнийхээ хувьд тэр нөхдүүдийн эхний тэр шийдлийг сонирх нь тийм ээ. Хин гэдэг хүн одоо хувь хүн улс төрч одоо бага бүрдүүлж ямар төлөвлөгөөгөөр ажиллах гээд байна вэ гэдгийг эхлээд судалж үзчихийж шийдвэр гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Ерөнхийдөө одоо яг ингээ та юу гэж харж байна? Одоо ардчилсан намыг бол гэрээгээ төрсөн гэдэг. Тэгээ ер нь бол танаа намыг ч одоо хамтарсан засгийн газарт орсон тохиолдолд гэрээгээ төрсөн гэдэг гарах магадлал байна гэж харж байна. За тэгэхээр тэр гэрээг ил болгох хэрэгтэй. Тэр гэрээн дээр ерөнхий сайдын хүүхдийн асуудал болвол ардчилсан нам дээр одоо гэрээний тусгай нөхцөл дээр ямар заалт байгаа юм тийм үү? Тэр болгоно тэр энэ чи гэрээгээр л зохицуулсан байгаа учраас тэр гэрээгээ ил болгоод ард түмэндээ сонгогчдоо одоо хөгжлийн хурд гэдэг одоо жигтэйхэн нэртэй тийм гэрээ хийсэн гэж ойлгосон. Тэрийг бол ил болгоогүй 3 намын одоо удирдлагын төвшөндөө мэдээлэлтэй байгаа тийм гэрээ гэж ойлгосон. За тэгэхээр энэ ард түмэндээ тэр гэрээгээ ил болгох ёстой. Тэгээ болж игэл тэр учир шалтгааныг ямар шийдвэр гаргаж одоо улсын хурлын оролцоогүйгээр нам дээрээ шийдвэр гаргаад засгийн газар огцруулчлаа шүү дээ. Зөв үү? Сөрөг хүчний гишүүний хувьд ОЕР-ийн ерөнхий сайдын засгийн газрыг хэрхэн дүүрсэн бэ? За би хувь улс төрчийнхөө хувьд бол одоо энэ маш олон зүйлүүд дээр бол тийм ээ би сөрөг дүгнэлт өгнө. Одоо нэгэнт ингээ унтсан хойно хүнийг ингээд бас нэмж дүгнээд байх бол онцгүй зан чанар. Ардчилсан намыг гаргасан үйл явцыг юу гэж харж байна? Ардчилсан намын сайднаар хэр ажилласан гэж харж байна? За би тэрийг яг дүгнэх субъект нь бол би түрүүн хэллээ шүү дээ. Гэрээгээ харах хэрэгтэй. Зөв үү? Тэр гэрээн дээр ямар тохиолдолд энэ хүнд нь хариуцлага үүрэх юм бэ гэдэг маш тодорхой байх ёстой шүү дээ. Одоо 3 субъект нийлээд одоо баг болоод явж байгаа хуулийн хүрээнд ажиллана гэдгээ ингээ гэрээлсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр тэр гэрээнийхээ эрх үүрэг одоо зарим зүйл залтыг зөрчсөн гэдэг үндслээр шийдвэр гаргачлаа. Тэгэхээр бид нар тэр гэрээг олж мэдэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. ОЕР-ийн ерөнхий сайдын асуудлаас яригдаг байгаа учраас одоо
ерөнхий сайд хэвээр үлдэж магадгүй гэдэг. Таны асуултыг намынхан мал. дахиад асууж. Оюутны ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаагүй байгаа учраас хэвээр үлдэж магадгүй гэдэг хэлбэр яригдаж байгаа шүү дээ. Хэрэв оюутны ерөнхий сайд хэвээр үлдвэл та бүхэн анхаарсан засгийн газарт орж ажиллах уу гэсэн. Гэхдээ тохиолдол тэр тохиолдлын тухайн үед нь ярьсан зүйтэй баг тийм үү? Одоо төстэй Ерөнхий сайд өргөдлөө. би бол одоо жишээлбэл нэг юм дээр хэд хэдэн факт бол факт тийм үү? Юмны өсөлт бол дээд зэгтээ хүрсэн. За дээрэс нь 2025 оны төсөв батлагдж байхад хамгийн түрүүнд үндэсний эвслийнхэн бид нар мэдгдэл хийжсэн. Ягаад гэвэл энэ бусад энэ хөндлөнгийн байгууллагын тоо мэдээллийг ашиглахгүй төсөө хэд анхаалгаад байна. Тийм ээ? Төсөөлж байгаа шиг энэ орлого орж ирэхгүй. Дээрэс нь та нарын төрийн бүтцийг хэд томруулад байна. Энэ зүйл дээр анхаараач гэж удаа хэлсэн боловч тэр бол одоо эрх баригчид бол тэрийг сонсоогүй. Тэгэхээр би өнөөдөр бол энэ одоо буруу одоо вагонд суучаад тийм ээ буруу чиглэлд явж байгаа тохиолдолд бол яаралтай тэр вагоноос буугаад зөв чиглэлдээ сууж ижил тэр өнгөрснөө нөхөх ёстой үсттэй. Ерөнхий сайд өргөдлөө өгвөл та ямар санд өгөх вэ? Тэр хүн өгөхөд одоо ямар асуудал? Тэр хүн хувийнх л асуудал байлгүй дээ. Тэгээд тэр хүн өгчөөл одоо тэгэл өгнө л үстэй. Тэгээд дэмжээл яв штэ. Өгвөл одоо тэртээ дөрөнгөө ер нь бол ерөнхий сайд гэдэг хүн байна уу? Ерөнхийлөгч бол одоо 6 жил нэг удаа гисэн байна штэ. Монгол улсад ерөнхий сайд хэдэн жил болж иж ханах хэвтэй юм тийм үү? Би бол тав бол хангалттай хугацаа авах өөрийгөө нотолж харуулах гэж би харж байгаа. Зөв үү? Тэр хүн цаашаа сунж ажиллах уугүй юу гэдгийг тэр намын нөхдөнд бахварлан шийдчихлээ шүү дээ. Тэр бодвол эх 7 хоногт хурлаараа шийдэх байх.